За энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн 22.9 9 дэх хэсгээр энэ албан татвар төлөгчийн орлого үйл ажиллагаа хамааралгүй за нийгмийн хариуцлагын хүрээнд одоо тодорхой энэ хэдэн зохицуулалтаар бол татварыг бол одоо хөнгөлж байгаа. Тэгээ энэ дээр бол e-спорт үндэсний шигшээ баг болон түүнтэй одоо тэр тамирчдад санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхийн заалт бол орж ирж байгаа. Тэгээ нэг зүйлийг бас тодруулмаар байна. Одоо энэ хэрэгжиж байгаа 22.9 дэх хэсгийн хэрэгжилт юу өнөөдөр яг ямар түвшинд байгаа вэ? Тэгээ энэ зохицуултыг одоо ашиглаад хийгдсэн бодтой үр дүн гарсан ажил байна уу гэдгийг бас нэгдүгээр асуумаар байна. За хоёрдугаарт энэ одоо жишээлбэл нэг аж ахуйн нэгжийн хариуцлагын хүрээнд хөрөнгө худалдаж авч шилжүүлээд тэгээ барилга байгууламж барьлаа гэхэд энэ хөрөнгийн эзэмшил нь төр эзэмшгүй нийтийн төлөө хийж байгаа нийтийн одоо үйл ажиллагаанд аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулаад тухайн одоо тэр нийтийн төлөө хийсэн барилга байгууламж тоног төхөөрөмж хөрөнгө оруулалт өөрөө нийтийн өмч буюу төр эзэмшгүй гэдэг асуултыг би эхлээд тодруулаад асуугаад байна. За ажлын хэсэг энэ дэрийн 4-р микрофоноос хариулъя. Одоогийн асуултанд хариулъя. Сангийн Ямчин Мэдсүрэн. За тэгэхээр аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 22.9-тэй холбогдуулаад татварын ерөнхий газрын даргын бас зөвлөмж гарсан байгаа. Тэгээ энэ дээр бол энэ асуудлыг бол тодорхой хэмжээнд зохицуулсан. Тэгэхээр яг 22.9-ийн зорилгон дээр хөрөнгө оруулалт үндсэн хөрөнгөөр бүртгэгтэй холбоотой тэрийсэн зохицуултын цаад агуулга нь бол компани аж ахуйн нэгж одоо нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийн гэдэг маань татварын албан төлөгч байгаа татвараараа нийгмийн сайн сайхны төлөө тийм одоо үндсэн хөрөнгө бол бэлтгэж яана гэсэн санаа. Тэгэхээр бол өмчлөлийн хувьд бол төр бүртгэж авах нь бол зөв. За одоогийн байдлаар 22.9-өөр 25 оны тайлангийн мэдээгээр бол нийт 304 аж ахуйн нэгжийн 103.9 тэрбумын хөнгөлөлт эдлэх хүсэлтийг татварын албанд бол ирүүлсэн байна. За мантраг шин тодруулъя. Тэгэхээр одоо энэ хуулийн зохицуулалтаар тэгэхээр нэг дагаж мөрддөг журмууд байгаа тийм ээ. Яг энэ 22.9-ийг хэрэгжүүлэхтэй холбоотой. Энэ журмууд өөрөө бодиттой хэрэгжихгүй яваад байгаа. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтөөр за e-спортыг оруулж өгснөөр ер нь одоо бид нар энэ тамирчид багийг дэмжих гэж байгаа. Тэгээ энэ багийг e-спортыг дэмжих одоо жишээл компьютер тоног төхөөрөмжийг авч өглөө. Энэ өөрөө яг тэр баг тамирчид нь эзэмшил нь болоод ингээд баг тамирчид одоо тэр тухайн спортоо амжилт гаргах энэ боломжоор нь бүрэн хангаж өгч байгаа гэсэн үг үү? Тухайн одоо тэр тоног төхөөрөмж хөрөнгө оруулалт нь одоо тоног төхөөрөмж одоо компьютер нь тухайн одоо нөгөө компанийн өөрийн өмч эзэмшил болох уу гэдгийг бас нэг тодруулах гэдэг. Одоо жишээлбэл миний мэдж байгаа нэг 2 аж ахуйн нэгж байгууллага өөрийнхөө эзэмшлээр яг энэ хуулийн дагуу барилга барьсан. Тэгээд татвар дээр одоо маргаан үсээд зогсцсон яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энийг яг тодорхой хариулаад өгөөч. Яг төрийн За энэ дэрийн 4-р микрофон. За e-спорттой холбоотой асуудлууд дээр сая ажлын хэсгийн төвшөнд ажиллаж байгаа тус томьёолын хувьд бол өөрчлөлтсөн байгаа. Тэгээд Олимп Азийн наадмын төрлийн спорт гэж явсан. Тэгэхээр бол e-спорт энд бол хамрагдахаар зохицуулагдаж байгаа. Тэгээд e-спорттой холбоотой сайн зэрэг гишүүний хуулийн өөрчлөлтөнд орж ирэхэд бол тэр холбоотой тоног төхөөрөмжүүдийг нь хилцэх тухай асуудал байсан нь бол ажлын хилцэх хэсгийг ярих хилцэх хэсгээр бол тэр нь хасагдсан байгаа гэсэн үг. Өөрөөр гайлын дотор нөөдөөс чөлөөлнө гэсэн тэр асуудал нь бол
дэмжигдээгүй гэсэн үг. Тэгэхээр одоо зөвхөн төрөлхийн асуудал нь бол 22-ийн дээр томьёол нь өөрчлөгдөд бол орж ирж байгаа гэдэг хэлье. За нэмээд тодорхой хариулъя. Тоног төхөөрөмж нь хуулийн дагагдаж орсон нөөц гайлын доторын хуулийн дээр байсныг нь хил зэвсгийн дэмжээгүй. Тэгэхээр энэ асуудал бол чөлөөлөгдөхгүй, гайлын дотор нөөцөөс бол чөлөөлөгдөхгүй гэсэн үг. E-спорттой холбоотой тоног төхөөрөмжийг оруулж ирсэн тохиолдолд гайл доторын нөөцөөс чөлөөлөгдөхгүй. Харин тэр e-спорттой холбоотой тамирчид, тэр шигшээ баг, тэр хамтлагт олгосон санхүүгийн дэмжлэг, хандив мөн одоо хөрөнгө оруулалтын зорилтоор хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд нь бол 22-ийн хуулиараа хөнгөлөгдөд явах болцоо нь бол энэ хуулиар нэгдэнэ гэсэн үг. За Прудо гишүүн алга байна.